Монгол Улсын гавьяа жүжигчин балетчин Алтан хуйг нийт олонд шинэ жилийн мэд хүргэж хэвлэлийн урлаа нийлээ. Шинэ жилийг ориглуун дарсгүйгээр төсөөллийн аргагүй адил цөмөх бүжгийн жүжигээр төсөөлдөг болжээ гэдгийг үзэгчдийн хүсэлтээр мэдэрч байгаагаа Алтан хуйг гавьяат юуны өмнө онцлсан юм. Өнгөрсөн жил түүний найруулан тавьсан анхны цөмөх бүжгийн жүжигийн тасалбар тоглолт эхлэхээс 7 хоногийн өмнө дуусч байсан юм а. Цөмөх хойлот балет одоо цөм болтлоо одоо байна. Энэ чинь ийм их олон хүүхдүүдийг урд нь одоо нэгдүгээр үзэлтээр бол мэдээж хүүхдийн хэсэг байдаг 12 хүүхд байхад өнөөдөр бид нар 220 хүүхдүүдийг хамруулж байна. 220 хүүхд нь мэрэгжлийн бос янз бүр байдаг тийм. Гэсэн хэдий ч энийг хэрхэн зөв одоо энэ тайзнаар гаргаж байна. Энийг хэрхэн зөв хүмүүс хөрөх үү гэдэг дээр бол их толгоогоо бол ашигласан л да. Цөмөх хойлот өнгөрсөн жил бол маш амжилттай болсон. Энэ бол үнэхээр гайхалтай болсон. Би өөрөө ч яг ингэнэ гэж бодлоо. Яагаад бол манад өөр нийгэм маань өөртөө нэг потенциал өндөр урлагийг хүндэлдэг маш их соёлтой бичиг үсэг нь тайлгдсан гэдээ бодохоор чинь бусад орнууд бас зүгээр л нэг хурдны гэрлийн хурдаар гэдэг шиг л явж байгаа. Надад маш их сэтгэл хангалуун байна. Би дараалал 2 удаа гол дүрийг авсандаа их баяртай. Би 7 настай. За цөмөхөө бүжгийн жүжигт өмнө тоглож ирсэн нь яагаад энд орох болов? Зүгээр сонирхолтой санагдсан. 7 настай. За өмнө орж тоглож ирсэн үү? Орж тоглож исэн. Ямар дүр өмнө нь бүтээжсэн бэ? Хүүхэлдээ. Энэ удаад чи ямар дүрээр цөмөхөө бүжгийн жүжигт орж байна? Хулхан. Би өмнө жил жижиг хулхан болсон. Тэгээд одоо ингээ шинэ дүр бүтээж явахдаа баяртай. Тэрээр 9 жилийн өмнөөс цөмөхөө бүжгийн жүжигийг шинчилсэн найруулгаар тавихаар зорж төлөвлөжээ. Үүний үр дүнд Америкийн нэгдсэн улсын Бостон театртай хамтран цөмөхөнд тайз хувцас хэрэглэл тэрчлэн найруулгын хүртэл Монголд авчирхаар болсон байна. Цаашид жил бүр шинэ онцлогтойгоор үзэгчдэд төлөвлөхөөр зорж байна. Энэ жилийн хувьд хүүхдийн шинэ дүр нэмэгдэж, тайзанд үзэгчдийг гайхшруулах шийдэл нэмэгдэнэ. Шинэ сайхан модтойгоо болж дээрээс нь шинэ дүрийг бас хүүхдтэй гаргаж байгаа. Хургийн дүрийг одоо тайзанд амьлуулна энэ жил. Мөн одоо цасгүйгээр бол мэдээж өвлийг төсөөлөхгүй. Мөн цасан ширхэхийн бүжггүйгээр бол бас цөмөхөг бол төсөөлөхгүй гэдэл цасан ширхэхийн бүжгийн дундуур орж байгаа. Өнгөрсөн жил бол цас оруулсан байгаа л да. Хүмүүс их гайхаж ирсэн. Яаж энэ цасыг оруулсан маш энгийнээр. Тэсээ дэч энэ жил бол бүрэн утгаар нь оруулна. Тэгэхээр бол энийг одоо үзэж байгаа үзэгч бол бүр их одоо гайхах болов гэж бодож байгаа. 50 жилийн түүхтэй Монголын бүжгийн жүжигийн түүхэнд анх 1981 онд Шилхүүнчиг нэрээр Оросын их театрын тавилтаар тавигдаж, жил бүр тоглогдож ирсэн энэхүү нэртэй бүжгийн жүжиг Монголын балетын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болж чадсан байна. Тэрчлэн Улаанбаатар хотын нэр нүр болох шинэ брэнд гэж үзэн аялал жуулчлалын нэгэн төрөл болж байна гэж хотын захиргааныг үзэж байна. Энэ утгаараа цөмөхөө бүжгийн жүжиг жуулчдад зориулагдах төдийгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ хөлийн чандад тоглогдохоор төлөвлөгдөжээ. Ер нь бол тайз хувцсны хувьд бол нэлээ их хуучирсан байсан л да. Тэгээд одоо яг энэ цөмөхөө балетын хувцс тайз эдэр орж ирэхэд бол бид нар дотор нь байгаа бидэртүүдийг одоо монголчууд тэр чигээрэл Улаанбаатар даяараа л одоо үнэхээр гайхан биширсэн. Улаанбаатар хот энэ дээр хүүхдийн хүмүүжил боловсрол тэгээ сайн хэлсэн нөгөө одоо сургалтын ашиглах талаас эргээд хүүхдийн амьдрал хэрэгцээтэй гэрэлтийг эгэлэг дурсамж үлдэх талаас тэгээд нөгөө аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох талаас баялаг амьдралтай, тайван амьдралтай хот болох талаас ашиглах гэж ингэж дэмжиж явж байгаа. Тийм учраас энэ бол манай аялал жуулчлалын одоо хотын брэнд нэрийн нэг хэсэг л болж 11-р сарын ихээр бэлтгэлтэй гарсан цөмөхөө бүжгийн жүжиг зөвхөн уран бүтээлчдээс гадна оролцсон тоглож байгаа 200 гаруй хүүхдийн эцэг их дэмжиж хамтран ажиллаж байгаа байгууллагуудын хамт олонгээд 500 гаруй хүний хүчин зүтгэлээр бүтэж байна. Тоглолт 12-р сарын 12-ноос 27-ны амралтын өдрүүдэд болох бөгөөд өмнөх жилүүдийнхээс хамгийн олон удаа тоглогдохоор байгаагаараа онцлог болж байна. Ингээл мөнгөнд фанд